Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Цэцэг Дэлгэр гэдэг, Цэги гэдэгтэй. Энэ бол миний анхны подкаст. За тэгээд яагаад подкаст хийх болсон учраа одоо ингэж хэлье да. Өнөөдрийн сэдэв болохоор сүнсний сэрэлтийн тухай болон түүний одоо ямар шинж тэмдгүүдийг би өөрөө туулаад явж байгаа вэ? Өөрийнхөө биеэр одоо туулаад яг мэдэрч байгаа зүйлээ ингээд хуваалцах гэж байгаа байхгүй юу? За, заавал яагаад сүнсний сэрэлтийн тухай гэж нэгдүгээрт энэ одоо миний хамгийн дуртай сэдэв болчихж байгаа. Хоёрдугаарт ингээд дэлхийн нийтээрээ болон одоо монголчууд маань одоо массаараа буюу маш их олноороо сэрж байгаа. Тийм болохоор ингээд сүнснийхэн сэрэлт одоо цаг нь болоод хүмүүс маань маш их олноороо ингээд сэрхийг ерөөе. За миний энэ анхны нэг одоо сүнсний сэрэлтийн шинж тэмдгүүд дэсээ эхэлж хэлье. Гэхдээ одоо сүүлийн үед л би энэ сүнсний сэрэлт гэж нэрлэж мэдчихэж байгаа болохоос биш, тэр үедээ бол ерөөсөө юу болоод байгааг ойлгохгүйсэн шүү дээ. Ойлгохгүйсэн байгаа. За хүүхэд байхдаа ингээд одоо тоглоод гүгээд явж байтал ингээд ямар нэгэн үйл явдал одоо харагддаг. Тэгээд тэр нь одоо 2-3 хоногийн дараа ингээд биелэлээ олцсон байдаг. Тэгээд үүнийгээ ингээд анзаараад гэхдээ энийг ингээд хүүхэд болгон л ийм байдаг бахаа гэд ингээд бодож исэн. Тэр санаанд орж जैन. Тэрийг их сайн санаж जैन. Дараа нь бол ингээд одоо 10 жилийн төгсөх ангид ч юм уу цэл залуу байхад ингээд үүрээр одоо тийм мэдээ ирнэ. Би бол одоо хүртэл ингээд надад мэдээлэл ирж байгаа, надад мессеж ирж байгаа гэж ойлгож өөртөө ингэж хүлээж авдаг. Тэгээд тэр үед ингээд үүрээр орж ирсэн тэр мэдээллийг ингэж яг мэдэрчээд буцаад нам унтаад сэрэхэд одоо залуу хүний бүх нойроор ингээд унтчаад сэрэхэд ердөөсөө ямар ч санах зүйлгүй ингээд таг мартсан байдаг гэсэн. Хожим нь тэрнийг анзаарч ирсэн. Яагаад гэхээр одоо ямар нэгэн зүйл тохиолдоход юм уу алдаа хийхдээ яана би энийг мэдчихсэн штэ гэж мэдчихснээ сандаг. За ингээд энэ үйл явц маань ингээд намайг анзаарахгүй болохоор одоо эргээд бодоход бол зогссон байсан юм билэ баг. За ингээд одоо өөртөө албан ёсны сүнсний сэрэлт явагдаж эхэлсэн нь болохоор 2006 оноос гэж тогтоож байгаа байхгүй юу? За энэ яад юм бэ гэхээр энэ анхны шинж тэмдэг нь одоо сүнс сэрэх гээд байгаа юм уу яг дотроос ч нэг юм хилээд байгаа тэр анхны шинж тэмдэг нь болохоор энэ цээжин дээр одоо маш хоосон хөндөй оргих тэгээд амьдралаас таашаал авахгүй байх гэж хэлж болох юм. Ягаад гэвэл мөнхийн нэг тийм хоосон оргисон ямар нэг зүйл өгүүлсэн яагаад байгаагаа мэдэхгүй ингээд нэг тийм байнгын тэр одоо нэг ард талд нь гэж хэлж болохоор эсвэл дотоод та гаднаа ингээл хүн амьдрал ажиллаал ингээл амьдралын төлөө зүтгээл ингээ яваад идэг гэсэн. Тэгээд ямар утгагүй амьдрал вэ? Яг амьдралын утга учир нь юу юм бэ? Яг яах гэж амьдрдаг юм бэ? Бараг яах гэж төрсөн юм бэ гэдэг ингээд бодол айгүй орж ирдэг байлаа. За тэгээд нэг одоо энэ нөгөө шинж тэмдэг маань ингээд одоо яг нэг яах гэдэг нь мэддэхгүй нэг л их алсын аст ингээд шингээд явчих юмсан гэсэн тийм бодол төрөөд идэг. Тэгээд
санжийн нэг Оросын зохиолч нэг тийм яруу найрагчийн шүлгийн нэр байсан шиг санагдаж байна. Нэг алсын алсад отгосон гэд тэр их санаанд орж ирдэг байсан. Бас нэг санаж байгаа зүйл нь болохоор одоо 9-р ангида ээж автагаа ээжтэйгээ хүсгэл явсан. Тэгээд нэг маш гоё тийм газар очиод ингээд модон дунд ороод ингээд зогсож байхад чив чимээгүй тэр бүрсэн намгүй маш гайхалтай тийм орчинд орчоод тэгээд тэр моднуудыг ингээд дээшээ хараад ингээд бодож байхдаа яг тэнд яг энлүүл ингээд уусаад алга болчих юмсан нийлээд гэсэн тийм бодол их хүчтэй төржсэн учраас ингээд өмнө хүртэл ингээд санаанд үлдсэн байдаг. Тэгээ энэ мэтэр нэг юугаа мэдэхгүй санагалдсан ийм юунууд ийм байдал илрээд байдаг. За тэгээд үүнтэйгээ ингээд амьдраад явж байтал тэр 2006 онд юу болсон бэ гэхээр нэг шөнө нисэж зүудэлсэн байдаг. Ингээд өглөөс сэрээд нүдэ нэнгүтэл нөгөө цээжин дээр байсан хоосон зүйл чи ингээд маш их баяр баясгалантай маш их сайхан санагдчихсэн. Тэгээд түүнийг анзаараад ингээд зөндөө одоо ингээд одоо тасралтгүй 2-3 жилээр шахуу ингээд нисэж зүудэлж исэн. Тэгээд энэ тухайгаа одоо ингээд нисэж зүудэлжээ тэр өдрөө гэрийнхнээсээ одоо дүүнраас хүүгээсээ асуусан л да. Одоо би ингээд нисэж зүудлээд ах энэ их гайхалтай гоё юм аа гэсэн чи үгүй ерөөсөө тийм юм байхгүй нисэж зүудэлдэггүй гэд. Тэгээд үүнийг би нэг найз эгчээс очиж асуусан. Тэр найз эгч маань болохоор одоо галт найз эгч маань яг одоо бурхныхаа оронд очсон. Миний амьдралд тааралцсан хамгийн ухаалаг бөгөөд хамгийн элит хүн л гэж тийм байдаг гэж би одоо хүртэл боддог. Ингээд найз эгчтэй энэ тухайгаа ингээд хэлсэн чинь намайг нэг ном унш гээд нэг ном өгсөн. Тэр нь ингээд Альберт Монрогийн Хибийн бодит аялал гэдэг ном байсан. Тэгээд би энийг би өөрөө хүүхэд байхаас маш сайн уншигч байсан болохоор энэ номтой тааралдаад надад маш их гайхалтай үнэхээр шин төрлийн өөр ном байсан. Яагаад тэгэхээр хүүхэд байхдаа би чинь өдөрт нэг ном ингээд шүнд нь ингээд дуусгах нь л да. Зузаан ном бол 2 л хоног. Тэгээд шүн одоо нойргүй ингээд уншаад шинжэнгөө уншаад тэгээд өглөө нь хичээлдээ явдаг тийм хүүхэд байсан. Тэр бол дандаа одоо дэлхийн нөгөө нэг классик уран зохиолууд тэгээд хөвчлэн л одоо бодохоор ерөөсөө тийм янз бүрийн үзэл сурталлаа бөгөөд энэ зөвхөн сурталгууд одоо зөвхөн л энэ социализмын цензурт ингээд багтсан номууд байсан байгаад байгаа. За ингээд энэ номыг ингээд уншаад надад бас нэг мэдрэгдэжсэн юм юу юм гэхээр одоо номоо уншиж хагаад орныхаа хажууд одоо толгойдоо ингээд орныхоо толгойн хажууд ингээд тавиад унтахаар бас ингээд илүү зүүдэлж байгаа нь мэдэгддээсэн байхгүй юу? Нисэж зүүдэлж байгаа. Тэгээд энэ номоо уншиж дуусгаад ингээд харсан чинь энэ бол Монголын психотроникийн хүрээлэнгээс ингээд гаргасан ном байсан. Тэгээд би их гайхажсэн. Би одоо бараг л номыг ингээд хажуугаараа өнгөрөөхгүй тааралцсан бүгдээ уншиж идэг байлаа. Тэгээд ямар гоё ном юм бэ ингээд. За ингээд энэ ном ингээд анх ингэж зүүдэлж нисэж ингэж байгаа одоо зүүдэлдэг хүмүүст их хэрэгтэй. Ном энэ үний дараагийн одоо ном нь болохоор Дээд аялал гэд 3 дахь ном нь болохоор энэ холих ертөнцөөр хийсэн сүнсний аялал гэдэг ийм 3 ном байдаг юм билээ. За энэ ном бол гайхамшигтай ном байдаг. За дараагийн шинж тэмдэг нь болохоор одоо энтэйгээ ингээд шууд ерөөсө цуг хэлжсэн ингэж зураглаж харагдах гэж хэлж болох юм. Одоо юм үзэгдэл ингээ байдал ингээ зураглаж харагдаад дээрээс нь бас сонсогдно тэгэхдээ маш богино үгээр 2-3 үгээр ч юм. Тэгээд энийг ингээд би одоо мэдээж хүн чинь ингээд юу болоод байна надтай гэж ингээд бодогдчихсэн. Тэгээд
Энд хэн надад ингэж мэдээ өгöd байгаа юм бэ? Бурхан гэж байхгүй. За тэгэхээр одоо нэг сүнсэл намайг ингээ хамгаалаад ах шиг байна. Яа харахгүй хамгаалж байгаа тийм зүйл мэдэгдээд исэн. За ингээд ийм бас нэг шинж тэмдэг байдаг шүү. За тэр маань ингээд одоо хүртэл ингээд үргэлжилгээ. За ингээд 3 дахь шинж тэмдэг нь болохоор одоо нөгөө синхроницитийн тухай. Тэр үед ерөөсөө л энэ үгийг ч одоо сүүлийн ганц 2 жилд л ингээд синхронизation, синхроницити гэдэг юм байна гэж мэдчихэж байгаа болохоос биш. Юу болоод байгааг бол мэдэхгүй, гэхдээ бүх цагт ингээд хамт нэг тийм яа харахгүй далд ертөнцөөс үл үзэгдэх ертөнцөөс одоо ингээд итгэгдээд байгаа нь мэдэгдээд ингээд нэг бүх зүйл ингээд санамсаргүй биш болж эхэлдэг. Би бол ингээд санамсаргүй юм гэж одоо хорвоод байхгүй гэдэгт бол ингээд үнэхээр итгэдэг хүн байна. За тэгээд ийм юу ингээд байдаг. Энэ одоо тэр нь би нэг удаа энэ синхроництэй холбоотой нэг тийм зураг харж ирсэн. Ингээд нэг утсан юм хүүхэлдэй байдэн штэ. Ингээд гараараа ингээд тоглоулдаг. Тэгээд ингээд нэг тийм ингээд юу зураг ингээд хүний дээр ингэсэн тийм зураг хараад тэр бол ингээ яг гайхамшигтай ингээд үнэн үзүүлсэн зураг байсан. Тийм үл үзэгдэх утсаар ингээд тун нарийнхан. За тэгээ энэ бол одоо ингэж синхроництэй холбоотой ингээд иймэрхүү байдлаар ойлгож олно. Бүх зүйл нь ингээд цаанаас удирдагдаад тэтгэгдээд ингээд яваад байдаг. Тэгэхээр хэрв ингээд одоо бас нэг миний нэг ойлгосон зүйл нь юу вэ гэхээр энэ үнэхээр хүн яг бэлтгэгдээд яг бэлэн болохоор л тэр сэрх үйл явц энэ эхэлдэг юм байна гэдэг ойлголтоо. Тэгэхгүй бол ингээ өмнө нь би ерөөсөө анзаарч ихгүй ингээд аль эрт сэрх байсан бол ингээд би өөрөө бүтлгүүтээд анзаарахгүй байсан учраас ингээд одоо 50 орхицсан юм шиг байд тэг санагддаг. Одоо ингээ харахаар тэгэхээр хэрв ийм шинж тэмдэг ингээд илэрж ивэл ерөөсөө шууд л ерөөсөө одоо өөрийнхөө дотоодтойгоо одоо яриад би одоо яг үүнийг хүлээж авлаа. Ямар ч блокгүйгээр хүлээж аваарай л гэж зөвлөх байна да. За одоо дараагийнх нь нэг зүйл болохоор ингээд одоо надтай юу тохиолдоод байгааг ингээд хайж хэлсэн үе байгаа байхгүй юу? Одоо надтай ер нь юу болоод байна? За би одоо ингээд 90-ад оны одоо нөгөө арчилсан хувьсгалын дараа айгүй их бөөнөр төрж исэн. Тэгээд тэр тухай ингээд би бүр сонсхойг ч хүсдэггүй тийм хүн байсан. Хоёрдугаарт одоо нөгөө социализмын яг нөгөө жинхэнэ утгаар нь тэр хүмүүжүүлэгдээд гарцсан хүн шүү дээ. Би чинь бол ерөөсөө л нэг ажил хийхээс өөр юм мэддэггүй ч гэж хэлэхэд бараг болцохоор ер нь өдийг хүртэл бол тийм л байсан. Тэгээд энэ одоо ингээд нэг тийм юу гэдэг юм бэ? Одоо нэг тийм минийхэр бол би одоо ингээд нэг өдөр анзаарахтаа ингээд энэ тарих хугаах баг ингээд өөрөө өөртөө ажиллагаа явагдаад эхэлсэн гэж ингээд мэдэрч исэн. Тэгээд энийг ингээд хайж эхлэхдээ одоо хаанаас юунаас ингээд яаж эхлэе одоо хаанаас юунаас хайж эхлэх вэ гэдэг ингээд таарлцсан ном болгон ингээд юм болгоныг ингээд хайж эхэлсэн. Тэр бүүтэй холбоотой ингээд юу хэлэх гэжсэн бэ гэхээр би чи ингээд алгасаа утсан байж штэ. Одоо би ч одоо хөсгөл төрсөн. Тэгээд одоо бөө болох гэж байгаа юм болов гэдэг ийм бодол надад орж ирж ирсэн тэр үед. За одоо ингээд ухаж төнхөөл одоо материал ингээд хайж эхэлдэг. Уян маань эхэлсэн. Тэр үед нэг тийм Рондо Берни нууц гэдэг ном бас баримтат кино гараад эхэлсэн байсан. Тэр номыг ингээд одоо би тэр үед ингээд Чехэд ажиллаж амьдарч ирсэн. Тэгээд энэ тэр номыг ингээд гэрлүүгөө ингээд загсан чинь бүр маш их удажж ирсэн л дээ. Ер нь бараг л арай жил болцсон шиг санагдаад идэв. Тэгээд за энэ ч одоо бүтэхгүй юм байна да. Тэгэл тэр үед л яг гинт ойлгосон. Би ч одоо асар их ном уншдаг л өөртөө одоо тийм маш их уншигч хүн байсан чинь ингээд энэ
одоо арчилсан хувьсгал гараад ингээд амьдрал айгүй ороо босгоо болоод би ч бас ингээд их л ороо босгоо амьдралтай ингээд золгосон байдгийн. Тэгээд ингээд ном уншихаас ингээд холтцсон байсан. Би ингээд номгүйгээр ерөөсөө ингээд байж чаддгүй хүн байсан бол тэр ингээд ном уншихаа бүр мартаад холдоод ингээд явцсан байдаг. Тэгээд гинт ойлгоод одоо би ерөөсөө ном унших ёстой гэдгээ ингээд ойлгоод аяндаа энэ нөгөө одоо ингээд эргээд бодоход болвол нөгөө сүнснийхээ сэргэлтийн юу н одоо үеийн эхэлчгээр ингээд цаанаасаа ингээд одоо нэг юм түрээд байгаа юм шиг бүх юм нээгдээд ингээд одоо нөгөө бодол санаа хүртэл ингээд өөр болоод ингээд цаанаасаа ингээд одоо удирдагдаад синхрончлогдоод ингээд явдаг. За тэгээд одоо чех хэл дээр ингээд ном уншичи ерөөсөө одоо ном уншиж эхлэхээс өөр арга алга гэдэг ингээд өмнө нь ингээд ямар ч юм уншаагүй байсан мөртөөсөө ингээд 5-5 ном захиалсан байдгийн. Тэгээд тэр номоо ингээд захиалаад ингээд авахта гинт айгүй стрессцсэн. Би хэрвээ уншиж чадахгүй бол яана. Тэгээд яг нөгөө мартаад тухайн үед номоо захиалахдаа монгол хэл дээр байгаа юм шиг ингээд бүр ганц ч ном биш ингээд 5 ширхэг ном захиалсан байдаг. Яагаад тэгэхээр би номонд үнэхээр хязгааргүй хайртай хүн байдаг. Энэ ингээд яагаад ингэж их уншдаг байсан бэ гэхээр нэг хүн болгонд нэг тийм амьдрал нь өгөгдөл байгаад байдаг. Дараа нь тэрийг юунд чиглүүлж ийсэн юм, юунд ашиглах учраа ингээд цаг нь болохоор ингээд гараад ирд юм байна гэж би ойлгоод байгаа номтой холбоотой. Минийхээр бол за ингээд 5 ном захиалчихсан нөгөө номнуудаа сагсан дотор хийгээд ингээд эхнийх нь ингээд суглаад авсан. Тэгээд тэр маань Луис Хей гэдэг эмэгтэйгийн бичсэн одоо өнгөрцөн тэр хүн чинь нас орсон шүү дээ. Тэгээд Миро Исуй живот гэдэг нэг өөрийн амьдралаа хайрл гэж би ингээд орчуулж байгаа өөртөө энэ номыг ингээд уншсан. Хоёр дахь ном нь болохоор Joy Vitale гэж зохиолчийн. Би одоо энэ дээр ингээд бас баг зэрэг ингээд тэмдэглэсэн байгаа байхгүй юу. Тэгээд өөрийн амьдрал юу Joy Vitale гэдэг энэ Америк хүн гэхдээ Итали гаралтай энэ зохиолчийн бичсэн ном байж байдаг. Энэ нь Живот без граница гэдэг одоо хэл хязгааргүй амьдрал гэдэг энэ ном байдаг. Энэ номон дээр болохоор одоо Хюлен гэдэг нэг мастрын тухай манайхаар бол одоо нэг гигантны одоо тийм том багшийн тухай энэ нь болохоор сэдв нь болохоор тэг Гаван арлын цагаан бөөгийн тэр Ho'oponopono гэдэг энэ тухай ингэж өгүүлсэн байдаг. Тэгээд энэ номноос миний олж авсан юм гэхээр намайг айгүй гайхуулсан юм байсан болохоор юу байсан бэ гэхээр хүн ингээд заавал дотроосоо ингээд өөрчлөлтийг эхэлдэг. Одоо ингээд дотроосоо заавал өөрөө эхэлжээж тэгээд ингээд орчин өөрчлөгддөг юм аа. Тэгээд энэ бол ингээд үнэхээр би ойлгохгүйсаа одоо юу гэсэн үг юм болоо. Энд чинь юм чин гаднаасаа эхэлж өөрчлөгддөг юм энэ чинь хүмүүс л өөрсдөө өөрчлөгдөх ёстой шүү дээ гэл ингээд нэг тийм хачин өөрийгөө өмөрсөн тийм хачин бодол орж ирж ирсэн. За ингээд энэ ном надад ингээд маш ихийг ингээд өгсөн байдгаа. Дараагийнх нь ингээд Нанова буюу одоо Zero Limit гэсэн тийм ном байдаг. За ингэж энэ ингээд номоор ингэж мэдээлэл ингээд одоо авч ирсэн байдаг. Дараагийнх нь зүйл болохоор 5 дахь нь ингээд бичсэн байна. Одоо бясалгал руу ингээд нэг автоматар яваад орчт юм билээ. Яагаад гэхээр ингээд ерөөсө бүхэл ингээд энэ номон дээр ингээд бясалгалын одоо тухай бичсэн байсан гэж хэлж болно. Одоо ямар нэгэн баримтат кино ч юм уу энэ номон дээр. Тэгээд ингээд бясалгал одоо яаж хийхээ мэдэхгүй байсан. Хүнээс асууя гэсэн бодол над ерөөсө орж ирээгүй. Тэгээд чаддгаар нь нөгөө номоо барьж аваад тэр нь юу исэн бэ гэхээр Frank G. Kinslow гэдэг нөгөө таимсдви квантовынхаа шивота буюу квант амьдралын нууц гэсэн ном байсан. Эндээс ингээд одоо яаж бодлоо зогсоох вэ гэдэг аргыг ингээд сурж аваад ингээд бясалгал хийж эхэлсэн байгаа. Тэгээд энэ бясалгал хийхэд ингээд энэ бясалгалын тухай ингээд их гоё л доо ер нь ярихад. Тэгээд энэ
анх ингээд бясалгал хийхээр ингээд нойр хүрээд идэх юм бэл. Айгүйх нойр хүрдэг. Одоо бол би ингээд машинтаа явж байхдаа ингээд бодлоо зогсоочоод гудамжинд алхтаа ч гэсэн бодлоо зогсоочоод ингээд яваад чаддаг. Тэр үед одоо сураагүй ингээд анх эхэлж байгаа хүн бол тэгж болохгүй, ягаад тэгэхээр маш их нойр хүрдэг. Дараагийн нэг шинж тэмдэг нь болохоор одоо яг тэр бясалгал хийж явах ингээд анхны шинж тэмдгүүд нь болохоор энэ толгойн орооноос ингээд даралт үүсээд ингээд одоо тэр үед ингээд мигрэнтэй байсан ингээд энэ яг тэр хэсэг нь ингээд хатгаж өвдөд ингээд доошлоод яг нэг өвчтэй хэсгүүд нь ингээд хатгаж одоо биеийн маань өвчтэй хэсгүүд ингээд тийм өвддөг тийм шинж тэмдгүүд бас байдгийг. Тэгээд тэрнийгээ болоод би ойлгосон л да, ингээд маш сайхан ингээд одоо надад туслах эрүүлж их юм процесс явж байна гэдээ ойлгочихж байгаа байхгүй юу. За бас нэг бясалгал хийж яхаа бас нэг явцад одоо би их дуртай байсан. Ягаад тэгэхээр энэ зүүнтлийн хацар дээр тод үлдсэн байдаг. Энд ингээд нэг юм өдөөр ч юм уу нэг юмар хүрээд байгаа юм шиг тэр мэдрэмж надад маш их таалагдчихсэн байдаг. Нүдэн анаад бясалгалаа ихтэй ингээд надад хүрээрээ өдөөр ч юм уу хүрээд байгаа юм шиг болохоор надад ингээд хүрээрээ гэдэг ингээд тэгэхээр айгу зөөлхөн эрүүг өндөг байсан. За тэгээд тэр бясалгал хийж явах явцад энэ бүгд чинь ингээд одоо нэг сүнснийхаа сэрэлтийн л одоо шинж тэмдгүүд гэсэн үг шүү дээ. Тэгэхдээ хүн болгон заавал үүнийг мэдрэх ингээд биш л дээ. Мэдрэх одоо биш өөр шинж тэмдгээр илэрч болно. Тэгээд нөгөө бясалгалаа хийж явах явцад ингээд энэ одоо нөгөө 3 дахь мэлми гэдэг дээ шүү дээ. 3 дахь нүд гэдэг. Тэн дээр ингээд айгүйх эргүнийх, загтнах, даралт үүсэх. Тэгээд доошоогоо хамарлуугаа ингээд дараад ийм тийм одоо нэг тийм даралт ч гэх юм уу загтнах бас ингээд сэргүнийх ийм шинж тэмдэг мэдрэгдэжсэн. Энэ их гоё байдаг. За бас нэг маш хүчтэй шинж тэмдэг нь болохоор одоо би одоо энэ бясалгал хийснээс хойш маш хүчтэй 2 удаа тэгж уйлж исэн бүр ингээ хахад цацаад жирийн нэг нулимс биш л дээ. Бүр ингээ хахад цацаад ингээд уйлж исэн. Тэгэхээр бас ингэдэг байх нь тэгтээ би бол хүүхэд байхасаа нөгөө ном уншаад кино үзэхээр маш их мэдрэмтгий уйлдаг хүүхэд байсан болохоор энүүнээс бас жоохон өөр байгаад байдаг шүү. Тэгээд энэ бясалгалтай холбоотой ингээд энэ сүнсний сэрэлттэй холбоотой уйлах явц айгүй их ирнэ одоо нулимс гарна. Гэхдээ тэр нь одоо энэ миний энэ би ингээд энэ цэгийн миний би ингээд уйлах одоо ямар ч төлөвлөгөөгүй гэх юм уу тийм эмгүй байтал ингээд хурмхан зур маш хурдан ерөөс секундын доор тэр нулимс цэглэгнэх нулимс урсах одоо маш мэдрэмтгий болчдөг. Бас ийм зүйл болж эхэлнэ. За дараагийнх нь бас нэг шинж тэмдэг гэхээр юу яадгийг нөгөө бас огих гээд одоо ингээд мэдрэмтгий болоод нөгөө бясалгалаа хийгээд ингээд яваад байж талтай одоо зарим нэг зүйлээс одоо их мэдрэмтгий байх үед ч юм уу ингээд энэ дээр ингээд тулж ирээд ингээд огих гээд байгаа тийм мэдрэмж бас ингээд тийм бас юу орж ирдэг. Эсвэл бас бөөлжих хүртлээ тийм юу явагддаг шүү. Би бол ингээд нөгөө үүнийг бас ингээд би дээрээ мэдэрч ирсэн. Хэдэн онд нь яг санахгүй байна. Би Белград хот руу нөгөө Никола Теслагийн музейг үзэхээр явсан. Тэгээд энэ их агуу хүний одоо тэр хурж байсан, ажилд байсан эд зүйлд хүрнэ гэд бүр ингээд би ямар ч хэсэн мэдрэх ёстой гэд би тийшээ явж ирсэн. Тэгээд яг тэнд ингээд ороод тэр музей рүү ороод ингээд хэсгээ явж итэл энэ толгоон ингээд энэ орооноос ингээд нэг тийм зүгээр шивж байгаа юм шиг тийм мэдрэмж тэгж мэдрэгдээд тэгээд ингээд огтос хүрээдээс учраас энэ тулж ирээд тэгээд ингээд гадаа гарч жоохон салхинд байж суужгаад тэгээ буцаж ороод ингээд үргэлжлүүлж исэн. За ийм бас байдал байдаг. За тэгээд автоматар ингээд дараагийн шинж тэмдэг нь одоо болохоор юу ийдэг? Одоо нэг нойронд өөрчлөлт орно. Тэгэл эсвэл унтгаа байчин
Эсвэл маш их унтна, маш их ядарна. Ерөнхийдөө энэ ганц нэг ингээ подкастаа сонсоход хүмүүс одоо сүнсний сэргэлтэнд явж байгаа үед маш их ядардаг. Одоо ч гэсэн ингээд надад бас явагдаж байгаа учраас ингээд айгүйх ядраад байдаг. Бас ингээд их унтах ингээд нэг өмнө нь бол ингээд 5-6 цаг ингээд хангалттай байдаг гэсэн бол илүү ингээд юм унтах шаардлага гараад идэг. За тэгээд бас одоо нэг хүн одоо эний чинь ингээд би 2006 оноос хойш гээд ингээд энэ 20 жил доторх юм уу одоо ингээд нэг л мэдхэд ингээд ийм олон жил өнгөрцөн байдаг. Энэнд ингээд нэг л мэдхэд одоо ажлаас ингээд илүү бүх цагаа би зарцуулсан байдгийг. Уул нь би ингээд одоо нөгөө өөрөө рок хөгжим дуртай болохоор ингээд тэр тухайга судлаач гэсэн ингээд ерөөсөө цаг зав гаргамааргүй яг л илүүгээ ингээд шуудраад орцсон. Ингээд айгүй их цаг зав энэ лүгөө бүх ингээд анхаарлаа төвлөрүүлээд ингээд ерөөсөө л одоо энд чинь ингээд ном худалдаж авна, уншин, лекцэн суун, бясалгалаа хийн. Тэгээ хажуугаар нь ажиллаа хийн. Тэгээд Монгол хүн юм болохоор тэнд одоо яг нойлоос эхэлж байгаа ихсэн юм чинь ингээд цаг наргүй ажиллаж штэ. Тэгээд одоо өөрийн гэсэн нэг швейцний студидтэй байсан. Тэгэл тэрэндээ ерөөсөн анх очиод бүр хагас ингээд нэгтгэхээс ингээд хагас бүтэн сайн болон баярын өдрүүдэд ажилладаг байсан. Одоо чинь би 2025 онд ингээд сая ажиллаа дуусгаад ингээд гэртээ ирсэн. Тэр нь бас нэг шалтгаантай ирсэн байдаг. Тэрнийг одоо 24 онд л би ерөөсөө нэг хагасанд ингээд амарсан. 1-ээс 5 дахь хүртэл ажиллаад ингээд яг хөө энэ ингээд ажилдгаа ингээд гайхуулах гэдэг юм биш. Тэгээд хагас бүтэн сайнд ингээд амарх надад ямар сайхан байваа. Энүүгээрээ ингээд юу хэлэх гэж байгаа юм бэ гэхээр энэ сүнсний сэргэлтэнд явж байгаа хүмүүс ингээд болж л өгвөл өөрсөдөө ингээд цаг гаргах ёстой байна. Одоо боломжтой бол тэгэл ерөөсөө өөрсдөө ингээд одоо цаг гаргаад яг энэнтэй ингээд холбогдуулаад угаасаа нэг тийм хүүхэд багтаа л нэг тийм гадна талдаа ингээд заримдаа би одоо хүүхэд байхаас юм уу цэл залуу байхдаа ингээд аюу хөвгчлөлтэй байдал гаргахыг хичээдэг байсан ч дотроо бол ингээд маш их ганцаардмал байгаад байдаг гэсэн. Тэгээд тэр нь бас нэг тийм аюу чухал шинж тэмдэг юм нэлээ. Тэгээд энэндээ угаасаа бүх цагаа зарцуулж байгаа болохоор нэг л өдөр ингээд одоо цаг чинь хайран болоод эхэлнэ. Ингээд янз бүрийн зүйлд одоо цагаа хүмүүстэй хэрэггүй зүйлд ингээд цагаа зарцуулахгүй. Одоо зугаа цэнгэл хөөж ч юм уу. Ер нь л цагандаа бол нэг л өдөр мэдхэд ингээд маш их хайртай цагаа ингээд буруу зөрүү зүйлд хэрэглэхгүй ингээд ийм гоё болоод ирдэг. Ингээд одоо хүртэл ингээд сүүлийн 20 жил яг энэ байдлаар ингээд явж байгаа. За ийм байж байдаг. За бас нэг дараагийн энэ дээр болохоор диск бичсэн байх юм. Одоо эхнээс нь нэг сайн тоолсонгүй. Тэгээд нэг тооны давхцал гэдэг юм гарч ирдэг. Тэр тооны давхцал гэхээр хүмүүс ер нь баг одоо ингээд сүулдэ ингэж амьдраад ирчихэр ингээд баг хүн болох нь л тийм байдаг бах та гэдэг тийм бодол төрөөд ингээд тасчдаг юм байлээ. Тэгээд ийм цааны тооны давхцал гээд одоо дижитал цаган дээр харагддаг ингээд 11 гэдэг их алтартай тоо байдаг. Энийг бол маш олон хүмүүс хардаг байх. Тэгээд бас одоо 10:01 10 цаг 10 минут 12 12 12 21 13 13 13 31 14 14 гэл 15 15 гэх мэтэр ингээд зогсолтгүй ингээд харж идэг. Одоо сүүлийн 10 жил ингээд энэ ингээд давтагдчихэдэг энэ. Тэгээд ихэндээ их баярлалаа гэд маш их баярлдаг байсан ба сүүлдээ ингээд тохоо ичдэг. Одоо харин буцаад их анзаарахтай болж би яг одоо энэ тоо гарахад юу бодож байгаа? Яг сая би юу бодож ийсэн бэ? Гэт нэг тэгж бас ингээд анзаарахыг хичээж байгаа. Тэрээс за баярлалаа гэд ингээд намайг дэмжиж байгаад баярлалаа гэд ингээд яваад идэг байсан. За 24 оноос эхлээд нөгөө энэ тооны давхцлууд ч одоо нэг левел агч байгаа гэх юм уу дараагийн шатанд орж байгаа тийм зүйл ажиглагдсан байдаг. Одоо тэр нь яад юм бэ гэхээр нөгөө
одоо яг л цаг хэд болж байна. Одоо 11:00, 10:00, 7:00, 6:00 гэх мэтээр одоо ингээд шүн сэрээ цаг гарахаар одоо 4:00 ч гэдэг юм уу. Ингээд яг тийм тэгшхэн бас ингээд цаган дээр цагийн одоо хардаг болсон. Тэр нь ингээд одоо хүртэл давтагдж байгаа. Тэгэхээр бас ийм шинж тэмдэг байдаг. За бас нэг дараагийнхан зүйл нь болохоор оч үсрэх гэж л хэлэх бах та. Оч үсрэх, оч цацрах юм, оч гялбах ч гэх юм уу. Энийг тийм юм болоод идэг. Тэр нь болохоор би одоогийнхаа яг одоо тэр үедээ бол мэдэхгүйс, яг одоогийн ойлголтоор болохоор ковидын үеэр тэгээд одоо маш хүнд өвдсөн байдаг. Тэр үед л ингээд эргэн тойрон маш олон тийм оч үсрээд байдаг гэсэн одоо нэг 7-8 мм-тэй гэж ойролцоогоор хэлж болно. Тэгээ баг зэргийн бас ингээд туяатай, зарим нь тийм шаргал, тэгээ зарим нь баг зэргийн цэнхэр туяатай, зарим нь баг зэргийн улаан туяатай. Энэ ингээд нүд хараатай байсан ч тэр бас аниатай байсан ч тэр ингээд оч гэлбаад байдаг. Тэгээд одоо нэг би чинь тэр үед бас ганцаараа байсан. Тэгээ хүнд өвдөөд ингээд одоо нөхрөөсөө салцсан ингээд энэ бас үйл явдал аягүй чухал юм. Яагаад тэгэхээр ингээд дараа нь энэ бүгдийг туулчаад ингээд гинт эргээд харсан чинь энэ ингээд намайг бас тэр хуучин амьдралаас маань ерөөсө ингээд бүр ховх гэсэн ингээд ховх одоо юу гэх юм бэ, ингээд салгацсан юм шиг тийм үйл явц болцсон байгаа. Ингээ яриад дуусахгүй шүү дээ энэ тухай ингээд ярих юм бол. Тэгээ ганцаараа ингээд гэрээсээ нүчээд ганцаараа болоод ингээд биеийнхаа өвдөд ингээд байж байгаа тэр оч ингээд үсрээд байдаг гэсэн нэг л удаа ингээд асар том нэг тийм дэлбэрж байгаа юм шиг ийм том, энийг бол одоо оч гэж хэлэхгүй шүү дээ. Нэг ийм том юм ингээд хажууд би одоо маш их ядарсан байсан юм тэр үед одоо ингээд юугаа орон дээрээ суугаад ингээд болоод яг ингээд сууж байхад ингээд асар том юм юу тэр одоо бөөрнхий тийм галба ингээд ойрсон хурамхан зур штэ. Тэгээд үсрээд алга болчихсон. Энээс хойш дахиж тэгж томыг хараагүй. Тэр нь ингээд хурамхан зургийн үзэгдэл байсан ч гэсэн ингээд нэг тийм их гоё солонгорсон өнгөтэй тийм томоо бөмбөлөг шиг юм ингээд үзэгдээд алга болцсон байдаг. Гэхдээ үзэгдэл юм л да энэ. Гэхдээ маш хурдан ингээд ерөөсөө нэг юм дэлбэрч байгаа юм шиг үзэгдээл алга болцсон. За ийм бас зүйл байдаг. Тэгээд энэ одоо апрессанд орчоод ингээд гэртээ ганцаараа ингээд хөвтөөд нөгөө телевизэрээ ингээд хараад хөвтөж байгаа байхгүй юу? Телевизэр дээр хараад гэнэ телевизэр дээр одоо нөгөө юу идэг штэ нэг тийм камин зуухны нэг гоё гал асаал, час пас гэж асаал. Ингээд тэр үед л ингээд ганцаараа ингээд тайван ингээд ядраад одоо нөгөө нэлээд хүнд хаалганд орсон байсан болохоор ингээд айгүй хумддаг байсан. Тэгэхэд л ингээд өрөөгөр дүүрэн ялгаж идэв гэсэн бол бимаа сайжрахын хэрээр нөгөөх маань багасаад яг одооны байдалд бол ерөөсөө л ганц хоёрхан л гэлбана. Яг хэрэгтэй үед одоо зарим нэгэн бодол ингээд орж ирээд яг тэгэхэд ингээд зөв гэж байгаа юм шиг ингэж гэлвдаг. Ийм байдал байж идэг. Ийм бас зүйл байна. За тэгээд энэ сүнсний сэрэлттэй холбоотойгоор одоо хүн би одоо маш их талархаж сурсан байдаг. Одоо энэ нөгөө яагаад тэгэхээр би чинь энэ надтай юу болоод байгаа юм бэ гэдээ энийг хайж байгаа учраас нөгөө энэ уншиж байгаа номнуудад одоо ингээд талархаж сурах хэрэгтэй, уучлал гуйж сурах хэрэгтэй гэдэг ингээд тэгээд ингээд өмнө нь бол ингээд анзаарсан чи одоо ерөөсөө тийм юм байхгүйсэн ба эргэн тойронд маань ч тийм хүн байгаагүй, бид нэг нэгэндээ буруу зүйл хийсэн ч гэсэн уучлал гуйж үзээгүй. Одоо ингээд би энэ өнцгөөсөө эргээд харахад бол бас л хүнд бас л ингээд эвгүй зам одоо хэцүү замыг туулсан байгаа даа.
Тэгээд хүн ингээд эцэг гэхээ буруутгаж болохгүй л да. Ягаад тэгэхээр тэд нэр үзүүлээгүй буруу биш. Тэд нэр өөрсдөө тийм орчинд амьдарч ирсэн учраас бид нар бас яг түүнийг нэг одоо харж байгаа юмас сурж авдаг юм байна. Ингээд тэгээд баярлаж талархах ингээд их чухал шүү. Энийг ингээд алимдуулаад гэс хэлчихье. Анх одоо нөгөө баярлаж талархацснаа илэрхийлсэн маань одоо өглөө ерөөсө сэрэнгүүтэл одоо нүдэ нэнгүүтэл ингээд одоо сайхан унтсандаа баярлалаа. Ингээд сайхан тавтай тухтай орон дээр унтсандаа баярлалаа. Сайхан зөөлөн дэрэн дээр унтсандаа баярлалаа. Өглөө сэрж байгаадаа баярлалаа. Амьсгалж байгаадаа баярлалаа гэх мэтэр ингээд ерөөсө бүх зүйлд ингээд талархаж сурсан. За ингээд нэг ийм шинж тэмдэг байж идэг. Бас нэг зүйлийг мартцсан байна. Тэр бясалгалын одоо нөхөд хэлжээ. Нөгөө бясалгал хийж явах явцад ингээд хүний энэ одоо бясалгал хийж явах явцад ингээд энэ гарын маань энэ алганы хонхоргоод хоёулаа ингээд их өвддөг байсан. Өвдөж эхэлдэг байсан. Тэгээд тэр нэг таатай шүү. Ингээд тэгээд одоо нөгөө их гайхаад ингээд хүний гар ингээд ийм хүний гарын алга гэдэг чи ийм мэдрэмтгий байдаг юм байна гэдгийг надад ингээд ойлгоход их тусалсан. Өмнө нь бол ингээд анзаарахгүй мартсан яваад байсан чи яг одоо ингээд энэ бас ярьж явах явцад санаанд орж байгаа. Тэр нь болохоор яагаад хүмүүс ингээд одоо гараараа ингээд хүнийг эмчлээд идэгюм бэ гэхээр ингээд энэтэй л холбоотой байсан юм лээ. За бас нэг тийм шинж тэмдэг байна. Дараагийнх нь болохоор одоо нөгөө залбирах юу болсон юм аа. Энэ залбирал ингээд маш чухал юм байлээ. Яагаад гэхээр одоо энэ түүхийг ярий. Би чи ингээд нөгөө социализмд өсчихсөн. Намайг хүүхэд байхад чинь би чи одоо ингээд лооцон цээжилж исэн гэдгээр чи одоо бараг 100 жилийн өмнө юм ааш. Тэгээд ямар ч байсан цагаан сар ингээд тэмдэглэдэггүй тийм хориотой тийм л үе байсан. Юун тэр Чингис хааныхаа нэрийг хэлэхдээ мантаа түүх судал тийм юм бидний өвгдөөс Монголын түүх гэсэн тийм юм юу ч байдаггүйсэн. Тэгээд би чинь өстой нэг улаан социализмд ингээд базагдаад өссөн болохоор шашин шүтлэг байхгүй. Өнөөдрийг хүртэл ингээд шашин шүтлэггүй чөлөөтэй одоо тэр тийм надад одоо тийм баригдмал зүйл байхгүй. Тэгээд бас залбирлыг ингээд энэ залбиралтай холбоотой зүйлээ одоо ингээд ярий да. Энэ ном уншиж явах ингээд явцад энэ Александр Ллойд Бен Джонсны ийм лечебний код гэдэг эмчилгээний код гэдэг нэг ийм ном уншсан. За тэгээд теста ёо нөгөө эмчилгээний хан кодыг сайхан хийж сурандаа. Гэт яагаад тэгэхээр миний бие ер нь л их өвддөг байсан учраас нөгөө энийг маш дуртай уншиж ирснээр сандаг. За ингээд нөгөө энэ 307-8 хуудастай номоо одоо ингээд дуусгах төхөд за ингээд зургийг үзүүлээд ингэж хийн гэсэн байгаа. За одоо хийдэг гэдгсэн чинь тэн дээр ингээд энэ эмчилгээний кодыг хийхийн өмнө заавал энэ залбирлыг уншаарай гэсэн байсан байхгүй юу. Тэгээ би ингээд тэрхэн ингээд ганц хормын дотор л ингээд бүр надад аяйгуу төвөгтэй санагдаад за одоо харуулчих энэ оранжаар ингээд тэмдэглэсэн байгаа. Ийм богинохон энэ залбирлыг уншчихын хооронд тэрхэн хооронд дээрээс аяйгуу төгшөөх их дургуутсах зүгээр хэвийн нэг дургуутсал биш. Бараг үзэн ядал шиг тийм дургуутсал ингээд гарч ирж исэн. Ямар төвхтэй юм бэ? Бас юун залбирал вэ? Гэт одоо ер нь л их ад үзсэндээ тэгээ би чинь нөгөө одоо бид нар чинь кинон дээр ингээд юун дээрээс харахаар нэг тэр нэг төвдийн одоо юу төвдийн гинэ одоо буддын ламнаар юм уу эсвэл энэ христийн шашинтангууд юм уу муслимын шашинтнууд ингээд залбирал үйлдчихэдэг ингээд тэрийг хараад тэгээд хүн нөгөө өөрөө тийм зөвхөн тэр одоо шашин шүтлэгтэй хүмүүс л одоо залбирдаг гэсэн тийм хатуу ойлголт надад суудсан байсан мөлий. Нэг үгээр хэлбэл энэ маань ингээд одоо 70 тухамсарт маань их
бүх кодлогдсон ийм зүйл байсан. Тэгээ минийх биш. Ягаад тэгэхээр би шашин шүтдэггүй гэсэн энэ ойлголттой холбоотой юм. Хүн тэгээд ингээд таньж мэдэхгүй зүйлээ эн чинь бол миний жишээ шүү. Их хурдан маш хурдан дургуцэх үзээ ядах бүр тэр ч байна. Тэгвэл тийм зүйл гараад ирдэг. Одоо бол ингээд өөрөө өөртөө ажиллаад явж байгаа болохоор ингээд хамаагүй тэгж болохгүй. Одоо тийм бас юу ингээд засагдаад ингээд яваад ингээд ороод ирдэг юм билээ. Тэгээд энэ номоо ингэж бариад одоо нөгөө анхны залбирлаа ингээд уншсан чинь энэ гарын одоо яг энэ алга руу ингээд маш хүчтэй тийм минийхэр бол одоо ингээд нэг хурц зүйлээр л ингээд зоочих шиг байсан. Тэгээд энэ нэг хурц өвдөлтөөсөн. Тэгээд ямар ч байсан нэг юм тэр одоо бол ингээд би маш их баярлах байсан баг. Одооны нөхцөлд бол ингээд баг уйлах байсан баг. Гэтэл би тэр үед ингээд за ямар ч ил байсан ингээд нэг сайн болчлоо л гэдгийг ингээд энэ зөнгөөрөө мэдрээл ингээд юм болгоогүй орхиод ингээд хинт ч хэлээгүй ингээд зөвхөн өөртөө л ингээд үлдээсэн байдгийг. Тэр үед чи одоо 2018 гэхээр би чи одоо салаагүй байсан. Тэгэхэд би ингээд тэр одоо экстэй ч хэлээгүй ингээд нууцсан байдаг. Одоо нуухч байх вэ ингээд өөртөө л үлдээсэн байдгийг. За ингээд та хэдтэй ингээд өөрийнхөө бас нэг ингээд том нууцаасаа задлчлаа. Баяртай байна. За дараагийнх нь нэг шинж тэмдэг болохоор бас юу яадаг. Одоо хүний нөгөө энэ гарны үзүүр ч юм уу энэ хуруунууд халах, биений аль нэг хэсэгт халах одоо хөлний уллаас ингээд улнаас халуун оргих. За бас ийм зүйлүүд байдаг. Гэхдээ энэ бүхэн маань ер нь ингээд надад л тохиолдож биеэр туулж байгаа энэ үйл явцыг би ингээд хэдхэн минутанд ингээд багтааж цаг хүрэхгүйд ингэж багтааж ярих гээд хичээж байгаа байхгүй юу их сонжруулахгүй тулд. Тэгээ энэ маань ингээд одоо ингээд бүр 20 жил ингээд үргэлж ирсэн үйл явцыг аль л болохоор товчхон уршилгүй ингээд та нартайгаа хуваалцах гээд байгаа нь байхгүй юу. За бас нэг зүйл нь болохоор юу гэдгийг шүү. Нэг тийм сулгаан тогоор цогж байгаа юм шиг мэдрэмж. Энэ нь гэхдээ сулхан биш. Сулхан дунд зэрэг маш хүчтэй. Заримдаа өвдөлтөл ингэж юу яа. Одоо тийм тогоор цогж байгаа юм шиг тийм мэдрэмж ирдэг. Эхэндээ бол тэгэл явдаг байсан бол одоо бол тэгээд яг надаа юу хэлэх гэсэн бэ? Одоо надад үзүүл гэд би тэгдэг. Хэрвээ ийм шинж тэмдэг илэрч байгаа хүн бол айлтгүй. Тэгээд энийг яг тэр газараа одоо нүдэ анжгаад яг тэр хатгаж байгаа газар одоо хөлөнд маш их хэрдэг. Энийг тэгэнгүүт тэнд нь яг ингээд анхаарлаа төвлөрүүлээд гэхдээ үзүүл гэх үедээ бодлоо зогсооцсон байх хэвээр. Тэгэхгүй бол нэг өөрийнхөө л бодлыг харж штэ бид нэр. Тэгэхэд бас үзүүлдэг шүү. За ингээд үүнтэй холбогдуулаад ер нь энэ сэрсэн сүнсний сэрэлтийнхаа үйл явцтай холбогдуулаад тэгээд хүний телепати гэдэг юм маш өндөр болчдөг. Телепат гэдэг. Энэ бол маш өндөр болдог. Одоо жишээлбэл шүн унтах га твтж яах юм уу бясалгал хийгээд одоо бол ингээд тогтмол нэг унтахаасаа өмнө өглөө эртсрээд нөгөө бодлоо зогсоож идэг. Эсвэл өдөр үд дунд зүрмэглэх ингээд ийм тайван байх нөхцөлд нөгөө тэр телепатыг маш хүчтэй мэдэрдэг. Одоо миний тухай яг намайг чиглүүлээд одоо бодож байгаа тэр хүний бодол одоо ингээд орж ирдэг. Тэр байтугай одоо үгнүүд нь ингээд одоо харааж байгаа тэр тохиолдолд бол бүр ингээд тод орж ирдэг. Ягаад гэхээр нөгөө бид нар чи ингээд сэтгэл хөдлөлөөр тэр уурлах тийм үедээ л айгүйх энерги ингээд зарцуулждаг. Тийм болохоор ингээд бариад авдаг юм билий. За тэгээ энээс айх зүйлгүй бас сайн сайхан юм орж ирнэ шүү дээ. Тэгэхдээ ингээд анзаарахаар бид нэр ер нь бие биенийхээ тухай тэгтлээ их сайн сайхан боддог юм уу? Уурсан үедээ л маш их хүчтэй энерги ингээд гарч ингэж энийг нь одоо барьж авдаг. Нэг үгээр хэлбэл нөгөө хүн чинь хүлээн авагч бас цацраагч. Одоо энийг бас нэг жишээ ярьчих юм бол одоо 44 минут болж байна. За тэгсээрээ энэ бас нэг жишээ одоо ингээд бас тэсэхгүй ярьчих.
би одоо тэнд байхдаа ингээд тэр супермаркетуудад ороод ингээд энэ бүр цэмцэтэл угаацсан төмсийг ерөөсөө авч идэж чадахгүйсэн. Нэг л ингээд худалдаж аммарг болоод аюу олон жил будаа идсэн байхгүй. Тэгээ нэг удаа би нэг юун дээр одоо зах дээр нэг эмээ ингээд хитгэн ширхэг төмс зарж исэн байхгүй юу, ингээд жохоо уудан гэсэн 5-6хан төмс. Тэгээ тэрийг би тойр холоос хараад ерөөсө шууд авмаар санагдал. Тэгэл хар ирчээрээ яваал хүн авчих үү тэгэл айгүй хурдан ингээд түргэн алхаал яваад очиод авч исэн. Тэгээд хамтрахад идчихсэн. Энэ болохоор тэр эмээгийн нөгөө өөрийнхөө хашаандаа тарьсан төмс байсан. Тэгээд бас дараа нь Боснод явж байхдаа болохоор тэдний бас тэр төмсийг идэх хүсэл айгүй төрж исэн. Хорватад Босны Герцеговинд явж байхад ингээд тэдний хоолыг нөгөө идэхгүйсэн төмсөө айгүй хидээд эхэлсэн. Тэгэхээр ингээд эндээс ингээд яагаад би ингээд эднэрийг ялгаад ингээд мэдрээд идэх юм бэ миний бие гэд. Тэгэд энийг болохоор нөгөө закон резонансаа гэдэг нөгөө резонансын хууль гэдэг нэг тэр номыг уншиж байхдаа тэнд нэг Хартмат гэдэг нэг Америкийн нэг институтийн хийсэн туршлагаас болоод тэрийг их ойлгож ирсэн. За тэгээд дараа нь яг одоо энийг ингээд энэ туршилтын тухай бас яриад байвал ингээд дуусахгүй байх л да. За тэгээд бас ингээд энэ миний энэ алхан дээр ингээд одоо тэр хурц зүйлээр ингээд хатгсан метр асар хүчтэй өвдөлтөөс болоод ийм тэмдэглэгдсэн хүн байдаггүй гэсэн асуулт гарч ирнэ. Ингээд одоо өөрт маань дараа ингээд нийтдээ 5 удаа надад ийм тохиолдлууд байж идэг. За энийг яг одоо өөртөө үлдээчи. Тэгээд тэмдэглэгдсэн хүн гэж нэрлэж мэдэхгүйсэн. Гэхдээ нэг авра хийдэг эмэгтэй дээр би анх авра гомшуулах гэж ингээд Монголд амралтаараа ирчээд очиж байхдаа тэр эмэгтэй надаа ингээд тэр юугаа компьютерээр эргүүлээд ингээд би нүдний шилгүүсэн болохоор сайн хараагүй л дээ ингээд та тэмдэглэгдсэн хүн юм биш үү гэдэг чийсэн. Тэгээд би тэгж хэлж тэр үеэрөөс тэгж мэдэхгүйсэн боловч яг юу хэлж байгааг нь ойлгоо тийм ээ гэж хариулаад тэгээд ерөөсөө лавлаж асуугаагүй. Хүн ер нь ингээд амьдралдаа их айгүй чухал, маш чухал үед асуултууд зөв асуулт асууж сурах нь зөв юм байлээ. Би ерөөсөө ингээд өөрийнхөө ингээд одоо амьдралд хувь хүний хаа нөгөө одоо хэл хязгаарыг тавьж сураагүй, зөв асуулт асууж сураагүй хүн юм байлээ. Ингээд цаг нь ирэхээр ингээд энэ ингэж бүх зүйл ингээд энэ нээлттэй болдог, синхрончлол явж ирдэг. За ингээд ийм шинж тэмдгүүд илэрдгээ. Одоо сүүлийн 23 оноос эхлээд ингээд явж байтал нөгөө өвөг дээдсийнхаа сүнстэй холбогдож эхэлсэн. Тэгэд энийг одоо тэгж байгаа дараа нь нэг сэдв болгож ярий да гэж бодож байна. За ийм ингээд шинж тэмдгүүд илэрдэг юм байна. Тэгээд анх нөгөө Joy Vitale-ийн номыг ингээд уншаад хүн ингээд дотроосоо ингээд сэргдэг юм аа, дотроосоо ингээд өөрчлөгддөг юм аа, дотроосоо ингээд гэгэрдэг юм аа гэхээр өстой ор тас ойлгохгүйсэн бол одоо бас яг ингээд нэг ягш тагш гэдэг нэг юм баг зэрэг ингээд ойлгодог болчиход байна. Тэгээд одоо Монголд маань дэлхийн дахинд маань ингээд маш олон хүн сэрээсээ цаг нь болохоор ингээд бэлтгэгдээд ингээд ороод ирдэг юм билээ. Тэгээд энэ сэрсэн хүмүүс ингээд одоо нөгөө өмнө нь юу гэж хэлдэг вэ? Монголын үрс маш олон болтугай гэж хэлдэг штэ. Тэр юм шиг одоо сэрсэн хүмүүс маш олон болтугай гэж ирээё. Та нартаа баярлалаа.